Арилжаа сонирхох залуучуудаа за 2025 оны 12 сарын 31-ний өдрийн мэндийг хүргэж байна. За миний хувьд бол ингээ маргааш 1 сарын 1-нд за яг 4 жилийн оймн болж байна. За тэгээ 4 жилийн хугацаанд бол арилжаа сурсан. За яг одоо өөрийнхөө дүгнэлтийг ярья. За тэгээд би бол эхний 2 жил гарны хугацаанд бол зөвхөн техник шинжилгээről бол анхаарч тий хаана ямар сайн техник шинжилгээ байна гэж яваад байсан. 2 жил гарны дараагаас за 1 жилийн хугацаанд тий 3 жил дэх 3 жил рүүгээ ороод ирэхээр за ер нь сэтгэл зүй болон за хувийн нөгөө юуг сахилгаат гэдэг зүйлийг бол маш сайн судалж явсан. Тэгээд 4 дахь жил рүүгээ ороод за мэдээж 3 жил хэртээ full time суугаад за мэдээж бол яг л бус чиг бүх юм алдсан, бүх юм дуусгасан, энэ зүйлийг чадахгүй гэдэг итгэл үнэмшлээ алдсан. За маш олон зүйл болсон. За тэгээ 4 дахь жилдээ бол яг ажил хийгээд за арилжааг бол давхар харж явахаар болсон байгаа. Тэгээд ямар ч сан 4 дахь жилийнхээ 6 сар нь бол бараг арилжаа чадаагүй хагас жил нь. За хагас жил нь бол жоохон арилжаа хийсэн. За тэгээд 6 сар бол арилжаа хийгээгүй явах хугацаанд бас техник шинжилгээ болон за ер нь бол food print болон за тэгээд molecular хийдвэрээ ашигладаг. За engulf гэдэг хоёр арга барилыг өөрийнхөө үндсэн арга барил дээрээ нэмж судлаад за явах болсон. Тэгээд ямар ч байсан 10 сар, 11 сар, 12 сар гээд 3 сар бол арилжаад за өөрийнхөө дансыг бол би 40 нуулсан. Яг нэг их том данс бол байгаагүй, жижиг данс байсан. Тэгээд 40 нуулсан. За тэгээд яг 10 сарын өмнөх за 1-9 сар хүртэлх энэ жилийн тий 2025 оны 9 сарын хугацаанд бол шаардлагатай хоёр бол арга барил судлахаас аргагүй болоо судалсан. За мэдээж миний судалсан хоёр арга барил бол надад бол яг таарсан. Яг миний үндсэн арга барил дээрээ нэмэлтээр бол илүү зүүнний үзүүр барихтай, илүү риск гэдэг илүү стоп лоссыг ойрхон тавих гэсэн шаардлагуудыг маань биелүүлж өгж бол гарч ирсэн. За тэгээд ямар ч байсан бол миний бол 4 жилийн хугацаанд за хамгийн их ойлгосон зүйл. За тэр тухайга ярий. За ер нь бол яг миний ерөөсөө гол ойлгох ёстой байсан зүйл маань за нөхцөл бүрдсэн газар ша гэж хэлнэ. За жоохон муугаар хэлчихлээ. Нөхцөл бүрдсэн газар ша байнга. Мэдээж шахтаа учир зүггүй шахахгүй байнгын мөнгөний менежмент буюу дансныхаа тодорхой 1-2%. За зарим тохиолдолд жижиг дансны 10% ч гэдэм юм. За ер нь бол нэг мөнгөний менежменттэй бариад байнга шалгаж. За бидний хувьд бол гаргадаг алдаа юу вэ гэхээр ихэнхдээ гаргаад байдаг алдаанууд юу гэдэг вэ гэхээр нэгээс 2 3 4 дараалал тип хийх болохоор эго ордог. Би бол маркетинг л уншчлаа. Алах юм байна гэдэг. Тэгээд мөнгөний менежмент барихгүйгаас болоод нөгөө 3 4 дараалж амар авсан ашиг нэг арилжаагаар алдагдлаа хүлээж чадахгүй барьсаараа байж байгаа данс шатаадаг. За энэ бол ерөөсөө амар мөнгөний менежментийн маш буруу алдаа. За тэгэхээр нөхцөл бүрдсэн газар мөнгөний менежментээ бариад шаа гэдэг имийг л маш сайн ойлго. Алхам тутамдаа шалгах хэрэгтэй. За магадгүй бидний юу яаж байгаа арилжааны шийдвэр гаргалт хийгээ явж хахад за 100% гэдэг арга барил энэ зах зээлд хизээж байхгүй. Гэхдээ ер нь бол яг өндөр хувьтайгаар явах бол юмнууд байдаг. За эндээс л юу гэх юм. За магадгүй би энэ арилжааг хийлээ сейл арилжаа хийхээр төлөвлөчөөд за арилжаанда шийдвэрээ гаргаад орлоо. За ороод энд TP зөгчлөө. За буцаагаад энд ороод за энэ бай дээр аваад TP авчлаа ч юм. Ингээ явж явах үед бид нар бол гол зүйл маань ерөөсөө яг нөхцөл бүрдээд болж ивэл энэ дээр нь зүгээр л байнга шалга. Энэ нөхцөл дээр хэд бол би бол энэ дээр бол C шалгахаар харагдаж байна. За энэ нөхцөл дээр бол яг за энэ хэв дээрээс баа шалгахаар харагдаж байна. За мөн
одоо яг алтны одоо жилийн одоо юугээ викэ одоо хай цэгээ хийгээд доошоор уруудж байгаагаар өнөөдөр бол харагдаж байна. Мэдээж хай цэгээ хийх хэрэгтэй. Вик буюу те зүгээ хэрэгтэй. За зүгээж гаргаж. За энэ бол дээшээ орж ирээд за энэ цагаан бүс дээр ч юм уу те ороод ирэл сэлтгэр харагдаж байна. За тэгэхээр энэ мэдээ цагаан дээр орж ирлээ те. За тэнгуут би мэдээж юугээ футпринтийг бол ажиглаж харна. За buyer sellers захиалгууд болно те. За эндээс хардаг зүйлүүдэд хараад арилжааны сэдвэр гаргаад за sell дарлаа. За гин мэтчлийн ингээ би бол одоо яг арилжааг бол ингэж хийдэг. Тэгэхээр миний нөхцөл бүрдсэн л бол би байнга шалгадаг. Ерөөсөө бодож санах юм уу зүгээр шалгадаг. Тэгтээ шалгахдаа би дандаа тодорхой алдах ёстой мөнгөний хувиа мэдээл шалгачдаг. За тэгээ явсан бол би авдаг. Алдсан бол тэгээд хайчдаг. Нэг тоодог гэсэн. За одоогийн байдлаар би бол 6 дараалсан стоп лоссын дараа 5 дараалсан TP авсан. Тэгээ сая 4 дараалсан стоп лоссын дараа одоо яг энэ унсан уналтан дээр за энэ уналтан дээр бол сэлдээд 4 дараалсан стоп лоссынхоо одоо алдагдлыг нөхөөд за тэгээд одоо баг зэрэг ашигтай гарсан байгаа. За тэгэхээр ер нь бол арилжааг ийм л нөхцлөөр хийх ёстой. Нөхцөл бүрдсэн газараа мөнгөний менежментээ бариад тэгээд авсан ашгаа хамгаалахын тулд яг л зөв төр менежментээр л мөнгөний менежментээ бариад яваад байна. За миний win rate бол ерөнхийдөө 36-аас 44-ийн хооронд хэлбэлцэж байгаа. За би 50%-аас бага win rateтэй байгааз гэвч би одоо дансаа 40 нугалцсан байгаа. Одоо юутэй амжилттай байгаа. За тэгэхээр ямар ч хэлсэн бол одоо тий миний энэ бичлэгийн төгсгөлд миний хэлэх ганцхан зүйл маань юу юм гэхээр мөнгөний менежментээ яг бариад нөхцөл чинь бүрдэж байгаа бол яг тэндээ байнга шалгаа гэдэг л одоо зөвлөгөөг өгөөд за 25 оны одоо энэ дүгнэлт бичлэгээ дуусгая.